Амралтын өдрийн ая тухтай сайхан өнгөрөөж байгаа үзэгчдээ 7 өнөг бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүрдэг Санжир гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид горих тэрэлжийн үзэгсэлд байгаль донд дотоодын тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа Монгол нохой чарга клубыг үүсгэн байгуулагч Төвшин Жаргалыг урьлаа. Бидний амьдарч байгаа их дэлхий өрмөц тогтоц үзэгсэлд байглаараа хэмжээжгүй баялаг. Гагцхүү энэ байгалийн сайханд аялал жуулчлалын менежментийг хослуулж чадах юм бол өвлийн улиралч аялал жуулчлал хөгжих боломжийг дэлхийн олон улс орн харуулсан байдаг. Манай улсын тухайд өвлийн аялал жуулчлалыг Мөсний баяр, Тэмээний болон Бүрэгдийн баяраар хязгаарладаг байсан бол нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин Төвшин Жаргалын үүсгэн байгуулсан нохойн чарганы клуб өвлийн аялал жуулчлалыг шин шатанд хүргэсэн гэж хэлж болох юм. Монгол нохой чаргыг дотоодын аялал жуулчлалыг хэрхэн нэгэн шин төрөл болгон нэвтрүүлсэн талаар болон хотод хамгийн ойр байрлалтай горих тэрэлжээд экстрем спорттой холбоотой аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар мөн хаски нохойн өрмөц онцлог дээр тулгуурлан хэрхэн сургадаг зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан шинэ дугаараа хүлээн авна. За танд амралтын өдрийн мэнд хүргэе. За өөрчлөн ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. Тэр манай нэвтрүүлэг Санжир гарагт буюу амралтын өдөр үзэгчдэд хүрдэг. Тийм учраас яг зочноос амралтын өдөр юу хийдэг вэ гэдэг асуултыг хамгийн ихэнд асуудیں۔ Яг би яг тантай ярилцахаас өмнө бодож ил л да нөгөө аялал жуулчлалтай холбоотой ажил хийдэг болохоор амралтын өдөр нь ажлын өдөр нь амралтын өдөр юм шиг байдаг болов уу гэдэг. Тэгэлгүй яг хагас үтсэндээ маш их завгүй байна. Нэгд өдөр бол нохоонууд 100% бүгд амардаг. Хагас үтсэнд ажилласан нохоонууд. Тэгээ 2 дахь 3 дахьаас ер нь амралттай. Одоо нөгөө 20 цэртэй болохоор ингээд ажил байхгүй. Ерөнхийдөө адуу маландаа яваад аюул чөлөөтэй завтай байгаад байгаа. Тий. Хүүхэд насаа хаана өнгөрөөсөн бэ та? Хүүхэд нас энэ тэрэлжийн гол, энэ тэрэлжийн нутаг, энэ даваарл ингээл өссөн дөө. Ер нь бол өөрийнх чинь Монгол нохой чарга гэдгээр нь хүмүүс маш сайн мэддэг, таньдаг болчихсон тийм ээ. Тэгээд хувь хүн талаас нь танилцуулбал мэрэгжлийн хувьд ямар мэрэгжил? За мэрэгжлийн хувьд болохоор би зураач Сэлбэрчин мэрэгжил. Тий. Таны одоо яг хүүхэд насанд байсан тэрэлжийг одоогийн жишээ нэгээд тэрэлжтэй харьцуулахад тэр өөрчлөгдсөн санагддаг. Та одоо яг хүүхэд тахта тэрэлжиж яаж өсч торнжсэн дурсамжаасаа хуваалцвал. За бид нар чинь тэгэл ихэнх цагаа голын ирэг дээр одоо нөгөө ээж нэр голын ирэг дээр хувц суугадаг. Зүлгэн дээгүүр ингээл ногоон зүлгэн дээр хувцснуудаа өлгөд тавиал ногоон жижиг гол урсдаг байхгүй. Тэрэн дээр бүгд хүүхдүүд модон морь унаал. Ямар ч нөгөө хөл гар зүсгдэх, ямар ч аюулгүй тэгж уралдаж хоорондоо тэгж өссөн дээ. Одоо бол хүүхд хөл нүцгэнгүүгээ явхад архины шил чагархаа ч юм уу ингээд тэгээ төвлөрөл айгүй их болцсон. Машин дэргийх болгож чинь. Өмнө нь бол их гоё байсан л дээ. Яагаад яг энэ аяллаа салбар руу ороод тэр дундаа бас нэг Монголдо анхдагч гэж байгаа нохой чарга гэдэг энэ төрлийг бас хөгжүүлэе гэдэг санаа хаанаас ивтэй юм бол. За манай тэрэлж чинь болохоор яг аялал жуулчлалын бүс нутаг. Бид ч бүр ийм жоохон байхасаа л эхлээл морь унуулаад дэлгүүрийнхаа манайх чинь нэг жижиг дэлгүүртэй байдаг байсан. Бүр багаас ихсэн юм биш үү? Ийм жоохноос л морь унах уу гэж явдаг байсан. Тэгээ морь унуулдаг тухайд морь унуулаад ингээд өссөн. Тэгээ том болоод хот руу ороод нөгөө морь унуулдаг ч юм юмнасаа хөндөрчөөд сүүлд нохоо руу их сонирхолтой нохоо их олон төрлөөр нь дижээжсэн. Зүгээр л үү? Одоо нэг бизнес болтол нь дижээжсэн би нохоо зардаг ч юм уу ингээд. Бас тэр хүн дижэнэ. Тий. Тэгээд айхтар нөгөө нохоо зардаг мөнгөмж яваас надад нөгөө болж өгдөггүй, таардгүй гэх юм. Одоо би өөр чинь нохоо зарчхад нөгөө зарсан мөнгөм ингээд юу ч болохгүй ингээд нэг биш уулдаг ч юм уу ингээд асуудал болчдөг байсан байхгүй. Тэгэхээр за юм болж өгдөггүй байсан. Тийм би ер нь нохоо зармааргүй зарах хүн биш юм байна гэж ойлгоод. Багасаа л ер нь нохоон тарьтайсан уу? Тий одоо ийм жоохон байхасаа л мө хаана л гөлөг байна, чирээл гэрлүүгөө ордог. Тийм л хөвгтэйсэн. Тэрнээс хойш нохоо зархаа болоод тэр үед нэг хаски найзаас авд тижээжсэн. Тэгээ манай тэрэлчөөрөө өвлийн улиралтай. Тэгээд нөгөө нохоо чарганы нохоотой болцсон. Тэгээ нөгөө банзаар ингээд чирүүлж өөрийгөө доксаар авгал. Тэгээ нөгөөх нь гөлөглөөд ингээ 2-3-аар үржээд яг чарганы нохоотой болж эхэлсэн л дээ. Ер нь багада амтантай ойрхон л бай гэдэг тийм хүсэлтэй л байсан л дээ. Хүүхд байгаасаа. Манай аав чинь нөгөө морь мал янз уйж хөлн. Тэгэхээр нөгөө ерөөсөө юу яахгүй. Нохоо гэдэг юмыг үздэггүй. Ягаад тэгэхээр нохоо чинь
хураацсан өвс ч юм уу тижэл янз бүрийн машины дугуйруу ч юм уу шийдэг. Тэр манай аав чинь нохоонд маш дургүй юм байсан. Одоо нохоонд ер нь их давгүй болчиход байгаа шүү дээ. Ойлгодог. Найзаасаа хаски авсан гэсэн шүү дээ тий. Тэр зорилго нь бол ерөөсөө яг нохоо чаргыг хөгжүүлье гэдэг зорилгоор авсан юм уу? Үгүй эхлээл нөгөө айгүй гоё харагдаал нөгөө шилнүүд мүдтэй сотон жигтэй их л гоё нохоо гэж авч ирсэн. Тэгээ авангууд би чинь зодооны нохоонууд хийжээдэг байсан. Нөгөө нохоогийн минь зодооны нохоонууд бариад айгүй мохоо болгож ирсэн манай лаки гэдэг нохоог. Тэгээд тэрнээс үүдээд яг зодооны нохоо хитрхи нөгөө хүнийг бас хариг суулгадаг зодооны нохоо чинь. Өөрийн характер бас нөлөөлөд байна. Нөлөөлөд байгаа юм шиг санагдаад. Тэгээ бүх нохоонуудаа ингээд зарж мараад. Харин одоо нэг нохоо чарга. Нохоо чарга хүн санал болгосон байд юм уу? Үгүй би нөгөө кино үзээд хүүхэд байсан юм чинь. Алсад үлдсэн 8 гэдэг кино яг зургатаар гардаг. Тэр киног үзээд тий. Шууд нөгөөдөг чинь яг л манай энэ тэрэлжид байгаа юм орчинд ингээл яг хаски чинь тавхгаал, мөсөн дээгүр тавхгаал, засан дээгүр тавхгаал. Тэгэнгүүт шууд за энийг би ингэж яах ёстой юм байна. Хэрэгжүүлсэн оролдоод үзээгээ зоригсон л да. Тэгээд нохорууга аавын прогоны юм сандал байдаг ус. Тэрийг хуудатаж аваад тэгээд дээр нь нөгөө цаны хоёр модон дээр ингэж зоогоод чарга хийжсэн. За тэгээд тэр чарга хийгээд юугээрээ мөсөн дээгүүрээ найзыгаа суулгаал дагуулж гүүгээл өөхгүй явсан л да. Манай нутгийн хүмүүс бараг намайг хөрөлсөхгүй хөөхд бараг галзуурж байгаа бах. Нохоо тижээгээд гэл. Бусд нь яг тэр манай аавын найзуудын хүүхдүүд нь морь зөр сонирхол ингээл явдаг байсан л да. Тэгэхэд би хитрхийх нохоо руу орцсон. Тэгээ нохоо руу явсаар байгаа л нохоо чаргатай болсон. За сүүлд нөгөө намайг чинь мангар тэнэг гэжсэн хүмүүс чинь цуг хамтарч ажиллаж гэдэг юм нэг юм тий санал. Ер нь бол кино л их нөлөөсөн байна шүү дээ тий. Тэр киноноос айгүй их юм харж авсан л да. Хамгийн анх би нэг жижигхэн юу байсан юм аа. Пүүдл шиг нохоо. Годомжнаас олоод гэртээ дижээж ирсэн. Тэр болохоор амар тийм сургуультай нохоо байсан. Одоо гэртээ ингээ орхичоод бид нэр хот руу тэрэлж рүүгээ ирээд хотын гэрээсээ гэсэн үг л дээ. 2-3 хоноод ирэхэд нөгөө хоолыг тавьчаад ид гисэн команд хэлээгүй байсан чинь идээгүй байсан тийм мундаг нохоо идэг ус. Тэгээ ирээд хоолоо идгийн гоо шууд иддэг. Тийм мундаг тийм бүүдэлтэй. Тэр ерөөсөө миний санаас гардгүй нохоо идэг. Мундаг нохоо ижлээ тэр. Төвшин жаргал гэдэг хүний ер нь яг багын хүсэл мөрөөдөл нь ямар хүн болно гэдэг тийм хүсэл мөрөөдөлтэй байсан хүн бэ? Би том бол аав шиг мундаг хүн болно л гэж дотроо боддог гэсэн да. Эрэгтэй хүн чинь ер нь нэг ааваасаа үлгэрч авч аав шиг болно гэдэг тий. Та өөртөө ааваасаа авч үлдсэн тэр сайхан шинжүүд нь юу гэж боддог вэ? Тэгэлгүй аавынхаа бүх л юмыг харж байгаа дагж цуг явам чинь аав яаж чинь бүх үйлдэлийг л гаргана. Тэгэхээр аав манай аав чинь хүн тудлаа ярихгүй шудраг. Тэгээ нэг юмыг хийнэх юм бол заавал ард нь гарч иж дуустдаг. Хөдөлмөрч юм л дээ. Аавынхаа хөдөлмөрч занг авсан. Юу гэдэг юм бэ? Нэг л юм яриад. Нэг л юм яриад. Хэрсэн үү? Юу ч яах юм? Намайг оруулалтаа л гэдэг шүү дээ. Орчин цагийн залуусын хандлагаар бол хэн болгоны бас нэг тийм хүсээд байхааргүй хүнд хэцүү ажил. Ялангуяа одоо ингэ нөгөө байгаль цаг ууртайгаа илүү ойр байдаг ч гэдэм үү. Ер нь бол нэг тийм одоо нэг орчин цагийн хөвшмөл амьдралаас бол арай өөр ертөнц шүү дээ. Тэгэлгүй байх. Тэгээ энэ ертөнцтэй бас гэр бүлийнхээ нэг татан оролцуулсан. Тий. Энэ манай учраас бас хаанаас ихтэй яаж бас яг энэ одоо яг өөрийнхөө тэр сонирхолтой нөгөө мөн нохоогоо хүнээ нийцүүлчих. Манай хүн чинь нохоонд их хайртай, гөлгөнд их хайртай. Тэгээ өвтөрч танилцаад манай хүн нөгөө айгүй их тийм юутай, асаргаа сайтай нохоог. Өстө нэр өгчсэн нохоог ингээл босгоод ирдэг. Айгүй мундаг. Би хот руу ороод гөлгнүүд нь өвд нь янз бүр болохоор их нэртэй авч өгчдөг. Манай их нэрч гэртээ 4-5 нохоо ингээл тариал тосл мосл хийгээл ингээл хэмчлэл мундаг байсан л да. Тэгээд шууд автоматар шууд ингээл гэрүүл болсон л да. Хоёулаа нэг зорилготой амтанд хайртай. Тийм болохоор яг хантайгаа одоо юм хийхэд хүртэл төхөн байдаг шүү дээ. Амтай ойлгодог болохоор. Гэр бүлийнхээ хүнтэй анх танилцж исэн түүхээс суулцвал одоо бас яг нөвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа энэ ажлаа хамтарч хийдэг нас их гоё санагдсан. Тий, би ч анх эхнэртэйгээ танилцчаад эхнэрээ
чарган дээр суулгаал давхичлаа даст нөгөө туулгалдаг үрчин. Анхны болзон чарган дээр үү? Аа тий. Чарган дээрээ суулгаал хүүх ийм Монголд байд юм уу гэл ангаагаал суудсан. Тэгээ антайгаа яг нөгөө манай хүн чинь нохоонд их хайртай болохоор тэгээд хамтдаа нэг дуугаар явж ийн гэсэн үг л дээ. Хөв тавилан гэдэг зүйл бол байдаг гэж боддог. Тэгэлгүй. Тий. Ер нь гэр бүлээрээ хамт ажиллахын давуу тал нь юу харагддаг вэ? За тэгээд юу нь болохгүй байна, яах вэ хүүгээл бүх юм гэр дотроо ярьдаг болохоор өөр хүмүүс бол нөгөө хийнийгаа мэдхгүй ч юм уу ингээд сонь асуудал гарна л да. Ер нь давуу чанартай. Та одоо жишээ нь нэг нь байгальтайгаа ойр за нохоо малтай ингээд харьцаж чаддаг байлаа гэхэд нөгөө хүн бас тэгж чаддгүй ч юм хүсэл сонирхол нь өөр юм бол мэдээж энэ ажлыг хамт хийж чадахгүй л ахaltaа. Тэгэлгүй яах. Наа ч мөр сайн унна, нохоо чаргаараа сайн явна. Тэгэл ер нь бүх юмд л одоо суралцаал одоо лагл болжлоо байгаа л да. Бараг таны хийж чаддаг бүх ажлыг хамт хийгээд хийгээд 31 бариад өгчин. Том ачааны машина гараад манайх ч нэг амралтын газар голын арталтай байдаг болохоор заавал гол гарч амрагчдаа аялагчдаа авдаг. Тийм болохоор нөгөө намайг байхгүй хооронд 60-аас ч юм уу 31 барих. Тэгээд зааж гисэн чи маш хурдан сурсан. Одоо хүртэл тэрийг барьдаг. Би ч яг 18 настайсаа дөнгөж сургуулаа төгсчөөл байж өсөлтэй. Тэгээ нэг 100 танилцж ирсэн юм аа. Ер нь сонирхол нэгтэй. Лаки гэдэг одоо нөгөө нохоо чарганд явдаг хамгийн анхны толгой нохоо байсан. Тэрний гүлгийг өндөр авч тийжижсэн. Тэгээл ер нь бол баг байнгын харилцаа холбоотой. Тэгээл нөгөө манай хүн чинь нохоо мохоогоо өвдөнгөт нь над дээр авчиад өгдөг. Би нөгөөтгийг энэ эмчлэл эмнэлэг мэмлэхээр аваад явдаг. Ерөөсөө яг л тийм. Тэгээл баг 8 жил найзууд явсан бид хоёр. Валентины баяр гэсэн юм байна. Тэгээд яг тэрэлжэд ирээл нохоо чарган дээр анх удаа явж үзсэн. Тэр бол бүр үнэхээр яг мартагдахааргүй гоё содон яг энэ сэтгэл зүрхэнд бүр ингээд тод үлдсэн яг хамгийн анхны гоё болцсон. Яа би чам дөнгөж нөгөө нэг энэ тэнд ингээл одоо яг иймэрхүү застай нард өнгөж нөгөө яг ороо дээр нь гарцсан. Тэгэл ингээл уул руу нохоо чаргахтаа өгсөх мэдрэмж болол ер нь үнэхээр хамгийн гоё гайхамшигтай мэдрэмжсэн. Сэнэ. Жамаа. Сэ. Цагаа мөнгө өгшгүй мөнгөний цэцэг чамдаа өглөө заа үсэ. Зэ. Хооных нь наатлын нүд нь гинцсэн юм уу да? Тий энэ нохоонд хазуулц гөлөг багтаа. Тий. Хэрсүү гээд энэ дараа жил ирэхэд чинь чарганы толгойлогч болцсон байж энэ да. Танаа над хэрсүү ер нь болж игэл зургатаар гарч галах юм аа. Яаж н хоорондоо модалж чинь. Антон болох гэж бас нэлээд юм болсон гэвүү. Энэ манай Лаки гэдэг нохооны удмын хамгийн сүүлийн гөлөг нөхгүй. Ганцхан гөлөг гарсан энэ. Лакигийн тэр. Тэгээ энэ ганцаараа гарсан. Одоо энд байна. Энэ байна. Энэ байна. Манай энийг альпа гэдэг нохоо. Яг энэ шиг юм жоохон байхдаа чарганд яваад намайг дагаж гүйдэг байсан. Тэгээ одоо толгойлогч болцсон байгаа байдлаа. За. Ингээ одоо жишээ нь зөвхөн нэг нохоон дээр жишээ аваад үзэнгүү тэр олон нохоо 120 гаруй нохоо байгаа гэсэн тий. 120 гаруй нохоог хадгалаад жил болгон вакцинжуулалтанд хамруулахаас ахуулаад ер нь бол нохоо хижээнэ гэдэг бол бас л хүний төвчээрийг шалгадаг болов уу гэж бодоод байгаа байхгүй. Ер нь тэг нь л дээ. Энд чин сэтгэлээсээ нохоог хайрлж яг багаас нь өсгөөд тижээгээд өөрөө яг энэ яадгүй энэ нийдгүй гэдгийг бүгдийг мэддэг байж ижил энэ олон нохоогоо тижээн л дээ. Тэгэхээс шууд ингээд хин нэг нь мөнгөөр худалдаж аваад энэ олон нохоог тижээх бас чадахгүй. Намайг хүртэл
манай энэ нохоо чарганы ажиллагааг нэг хүн шууд өндрөө нилээд би ингээ авъя. Гэхдээ яг нөгөө цуг ярилцж байгаа хоорондоор нэг гөлөг гүгүүд ирэхэд хөшөглөө цаашаа вэ гэл түлхчл байсан л да. Тэрнээс нь хараад за энд өгчүүл миний нохоонуудыг удаа болох юм байна гэх тийм. Тэр нөгөө мөнгнөөс мөнгөөр үнэлэхгүйгээр тийм үнэтэй байхгүй миний энэ нохоо чарга гэдэг юм. Монгол бий болгосон. Тэгээ энэ олон нохоогоо түүх болгоод ингээд хүүхдтэйгээ гэр бүлэрээ ингээд өсгөж энэ гоё юм мөнгөөр үнэлж болшгүй л дээр нь. Тэр хүнд өгчөд нэг хэдэн авчраад ажилуул гээл ямар ч үн цэнэгүй л болгох байх тийм ээ. Чарганы нохоотой найзалсан түүхийг бас уншиж ирсэн. Тэгэхэд бол зодооны нохоод хижээдэг байж байгаад анхаас хаскийн нохоод хижээдэг болсон гэж хэлжсэн. Тэр үеийнхаа түүхээс хуваалцвал тэгэхээр жишээ нь мэдээж зодооны нохоо энэ одоо хаскийн нохоо бол хоорондоо нэлээд ялгаатай байдаг баг. Тэгэлгүй яах вэ? Үш, шарка болоорой. Тий, зодооны нохоо чи ер нь харгисалтай ер нь. Хаскийн нохоонууд авирын хувьд бол их адилхан өөрсдөө. Эдгээр ч нөгөө чон нохооны ирлээзгээд явдаг. Тэгэхээр за би ярья чи байж заяа. Ер нь за альбач. Болоорой. Ирсүү. Юм яриулахгүй юм даа. Харин тийм. Өнөөдөр ингээд таны бүтэн өдрийн ажлыг анзаараад байж ах нохоо болгон өөрийн гэсэн нэртэй. Тий. Нохоо болгон бас өөрийн гэсэн зан характертай. Тэр болгонд нь тааруулж тохируулж харцсан гэж бас нэлээд нарийн ажиллагаатай л. Тий. Одоо чи баг хүнээс дутгааргүй юм шүү таны хувьд бол. Тий, ер нь ингээд эдний харахад нэг зарим нь ирээд юм хилээч байгаа юм шиг. Яг тийм л болчихдээ шүү дээ. Нэг нь ихтрийн ч юм уу хүүхдээ хормоноос зүгдэл чирэгдэл маажаал одоо юм хэлэх гэж байгаа юм шиг. Ер нь манай нохоонууд их гоё л да. Вакцины тулганы хувьд ч юм битэр жил болгоны 10 сард бүх нохоогоо вакцины нээгээд вакцинд нь хамрагдуулчихд. Тэгээд нохооны байр болохоор яг улирал болгондоо ариутгал, цэвэрлэгээ бүх юм нэгдээ явж идэг. Тэгээд вакцинд хийцэн болохоор нөгөө галзуу малзуугийн янз бүрийн өвчин эдэр илэрхгүй. Гэхдээ л бас өвдөж хавдна биз? Өвдөн. Тэгэл өвдөхөр чинь дандаа нөгөө халуурсан ч юм уу нэгэндээ хазуулаад бариулсан шарах марх болсон юм их гарч ирнэ л дээ. Тэгээд одоо харж байхад намуудаас бол салахгүй өстэй манайд. Тэгэд би л байж нохоо чарга явна. Өөр хүн байхаар илэг өрөөд явахгүй ч юм уу нэг тиймэрхүү асуудлууд бас гард. Хэрсүү шиг жаахан байхтай гэхээр ер нь хэдэн сартаас ч юм уу хэдэн настайгаас одоо ингээл 4 сартаагаас эхлээл чарга ингээл авчих чарганы нохоог дагаад гүүгээд хоцрохгүй гүүгээд мүс цус халаа малаа бүх юмар ингээ яваа сурцсан нохоо шууд толгойлогч болдог байхгүй. Шууд толгойлогч. Тий, одоо дараа жил нэг жоохон уйж байгаа л чарганд хийхэд илүү лаг явдаг тийм бол манай энэ айлбаа яг тэгжсэн нохоо байгаа. Чи тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлээд байна шүү дээ нохоо чи. Тэ? Яг ийм хөдөлмөрийн чадварт сургахын тулд бас нэлээд хүч хөдөлмөр шаардах уу? Бас арга зайл ухаан. Зайл хэрэглэн ухаан орно. Эднийг зодчих юм бол хизээч нөө чаргандаа явъя ч гэдэг юм одоо. За Макс ёо чаргандаа явъя гэнгуут ч нөгөө эрхлээл гүүжрээ чэжчингээ барингууч өөрөө толгоогоороо чэжвчээ углуулаад ингээл тэгээс чэж углангууд эргэж хараал нөгөө хөл гарныхын юм хийгээл тэгээ араас нь барих шууд чарга руугаа зүтгэдэг ч юм уу. Тэгээ хаскич өөрөө их багийн юм ажиллагаатай нохоо. Ер нь нэг чарганд хэдэн нохоо үлддэг вэ? Нэг чарганд хүнээсээ шалтгаална л да. Одоо 10 нохонд чиний нэг 50 ил байна. Чарганы нэг яг нэг өвлийн үетэйгээ нэг 25 мав хвцаана. Тэгээ би ч өөрөө 77 8 ил. Ингээд нийтдээ 140-50 ил болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэд манаас дотроо хамгийн уур чадвар сайтай нь уртаа гараад толгойлогч болдог гэсэн үг. За ерөнхийдөө нөгөө манлайлагч нохоонууд нь уртаа гарна. Одоо энэ хойгоор байгаа нь ингээл хамгийн арын дөрв болохоор нөгөө чирэх зориулттай. Энэ урдлын эдэн зүтгэн энэ хоёр бол нөгөө манлайлж авч явдаг хоёр нь гэсэн. Одоо танаа багийн нохойг манай баг руу ичгэр манай багийнхан зоддог ч юм уу. Тийм арин шин. Бас бөөрөлхөн. Тий. Тэгэхээр яг нөгөө энэ багийнхыг энэ багт нь л ийн. Өөр багт нь ивэл нийлээд пойлдох ч юм уу тийм асуудал айгүй их гардаг. Чарганд төлөхгүй л очихоороос бүгдээрээ ингээл чарганд төлөвлөх гээл тэмүүлэл хоорондоо баг өрсөлдөд идэг гэдээ бас таны нэг ярьслаас уншижсэн. Тий нөгөө чэжвчин ингээ барингууд дуртай нохоо бол нисж орж ирэл өөрөө нөгөө чэжвчээ зүгэл өөрөө эргээл чэжвчин өмсгөнгүү чарган дээр очиж зогсчдаг ч юм уу.
Тийм одоо 6-7 жил явцсан нохонууд байна. Тийм болчт юм бэл. Хамгийн чухал ашиглагдаж байгаа зүйл чарга байгаа даа шүү дээ. Энэ чарга чинь бүгд таны хийцэх гэв үү? Тий. Одоо нөгөө интернет янз бүрийн юмнаас харж байгаа л хийндээ өөрөө. Энэ чинь нөгөө худалдаж авах гэж нэг чарга чинь 2-3 мянган доллар болцсон. Бараг нэг жижиг тэрэгний үнэтэй болцсон байгаад байдаг. Тийм биш үү? Энэ болгоны чинь бид нар чинь нөгөө өөрсдөө яг өөрсдийнхөө мөнчгрээр ажил хийж байгаа хүмүүс чинь тийм чарга аваад тэгээ ингээ аялал хийхээр жоохон чангал байгаад. Би ч өөрөө багада 1-р курс, 2-3 дугаар курстэй сэлбэрийн сургууль сурч ирсэн болохоор ингээ яг YouTube руу ороод ингээ харангууд яг хүн харахад хийчмэр юм шиг харагдаад харин за эдгээр адилхан хүн юм чинь би ч гэсэн хүн гээл дуурайлгаал шоглом хийгээл хийсэн л дээ чарга. Стандарт чарга нь болохоор 13 кг байд юм бэл. Өөрийнх нь жинөө? Тий. Аха. Тэгэхээр би болохоор яг стандартаар нь яг хийхгүй нөгөө манай энэ монголч нөгөө гол ч юм уу хайрга чулуун дээгүүр их явдаг. Тийм баг. Тийм байсан. Чарганы уул нь юм гадаадууд ийм нэмгэн байт юм. Нэг санжтай. Манай болохоор нөгөө 4 санж, 3 санж юм чулуун молуун дээгүүр хамаагүй явдаг. Улаа хийхээр жоохон хүнд болоод нэг 18 кг болчихж байгаа. Манай чарга. Монголчилсан аргаар чанарын баталгаатай гэдэг шиг тий. Тэгээд 18 кг болж байна. Тэгээ илүү юу бүх болчихж байгаа. Юм төм мөргөөд модзод мөргсөн ч айгүй бүх чанартай л болоод байгаа шүү дээ. Нохоо чарга явах бас зам нь тусдаа замтай гэдэг юм уу? Зассан зам гэдэг юм уу? Эсвэл ингээл хамаагүй замаар явдаг юм уу? За ер нь баруун зүүн гэл явчихна нохоо. За 100 эргээрээ баруун эргээрээ жоохон хурдаас игээд ардаа тоормсоо шихэр чарга зогсно. Зассан зам ганц хоёр байгаа. Тэр нөгөө чулуу ихтэй ч юм уу газрууд нь хүн очихоос сэргийлээд замын засч өгдөө. Нэг тийм амар хол замыг туулаад ах шаардлагагүйгээр Монголдо бас магадгүй Аляск ч байд юм уу те? Улс орнуудад мэдэрдэг тэр мэдрэмжийг ирсэн үйлчлүүлэгчдэд өгдөг гэдэг сэтгэлээр өөрөөрөө бахархах сэтгэл бас төрхөө. Төрөлгүй яг энэ ч одоо ирээл хэлдэж шүү дээ. Одоо зургийг авахтай хүртэл. За ингээд авчвал нэг Сибирт юм уу Аляскт байгаа юм шиг авчие гэд нөгөө дахын өмсгөөд арын өндөр уулнуудыг гаргаад тэгээ яг нөгөө ийшгээ зөгийн тал гэд байдэ. Тэрний урдуур ингээ явангууд юутай. Явган шуурхтай дандаа. Тэгээ нохоо чарга ингээ явж яхад нэг явган шуурга болол хүмүүс нөгөө зузаан юм өмсөж явж яхад яг л нөгөө Сибирт явж байгаа юм шиг гой мэдрэмж төрдөг. Нохоо чарга нь 2000 жилийн тэртээ тээврийн зориулалтаар ашиглагдаж байжээ. 20 дугаар зуунд хагас чиргүүл тачааны машин, цасны чарга, нисдэг тэрэг зэргийг танилцуулах хүртэл чарганы нохот нь Арктикийн бүс нутагт бусад аргаар нэвтрэх боломжгүй газарт ачаа тээвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн байна. Нохоо чаргыг Аляскийн алтны халуурал гэгдэх үед болон хоёр туйлд хайгуул хийх зэрэгт ашиглаж байжээ. Мөн нохоо чарганы баг нь Аляск Юкон баруун хойд нутаг дэвсгэр Нунавут зэрэг газруудын хөдөө орон нутагт шуудан хүргэдэг байсан. Нохоо чаргыг өнөөдөр зарим аслагдмал газруудад ялангуяа Аляск, Канада, Гринланд зэргийн газруудад амралтын зорилгоор болон уралдаанд ашигласан хэмээр байна. Чарганы нохтыг Канада, Лапланд, Гринланд, Сибирь, Чукотын хойг, Норвеги, Швед, Финлянд болон Аляскт ашигладаг. Анх 1990 онд Швейцарын Санкт Морицт дэлхийн аврах шалгаруулах нохоо чарганы тэмцээн болжээ. Анхандаа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж байсан бол 1995 оноос 2 жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Чаргыг одоо яг гол хөдөлгөгч хүч нь бол манай хаски нэр байгаа шүү дээ тий. Хаски. Тэгэхээр энэ нохоо өөрөө бас их бусад төрлийн нохоонуудтай харьцуулахад нэг арай өөр байгаад байна тий. Ер нь нэг чонтой ер нь төстэй. Одоо яг би нөгөө байнга л ингээ хоол ундын өгч яхад гөлгөлсөн нохоо байгаа. Гөлгөндөө хоол идүүлэхгүй. Анх би мэдгүй мө турж өгсөн амьсгаа гэлээдэг байсан чинь бүх хоолыг ингээд өөрөө идчихэд
Нэг 20 минутын дараа гүлгнүүд бөөлжөд ингээд тойруулаад өгчдөг. Ямар сайн. Тэр нь яаж байгаа юм хэр нөгөө тос өөхтэй юм ин ходоодондоо шингээг авчиж байгаа. Тэгээ хагас боловсруулчих чинь гэсэн үг байхгүй ходоод өнтер. Тэгээ ингээд бөөлжөд нөгөө гүлгнүүд нь тойроод урд нь ингээд амын тойроод ингээд зогсцсон. Их хөвтөж байгаа байхгүй. Хоруу чанаруудын өөртөө шингээгээд шүү дээ, тий? Тэгээ яг ингээд бөөлж өгчөж байгаа. Тэгээд юу байгаа? Манайх болохоор нөгөө хаскинуудаа гөлгөлөхөөр нэг дулаан байранд ч юм уу юу яаж гөлглүүлдэг. Яг байгалийн шалгарууллаар нь гадаа гөлглөөд тэндээс 5-6 гөлөг ч юм уу тэгж гардаг. 2-3 гөлөг гардаг. Тэгээ яагаад тэгэхээр дандаа чанартаанууд нь үлдээд чанаргүй нь ингээ хөлддөг ч юм уу бэрдэг ч юм уу тийм асуудал болдог. Гэтэ ер нь хэр тэгж бэрж мэрх үү? Ер нь тэхгүй шүү. Цаснд зориулсан гэдэг нь энэ алганыхын завсраар өстэй байдаг байгаа. Тэгээ энэ хөлийн уул нь болохоор нөгөө мөсөн дээр халтирдаг өргөстэй. Сибири яг нохог яг тэгж хардаг байгаа. Өөр нохоодоо ирлээсчгээр хөлн даардаг ч юм уу. Доороос жоохон бэрэг болчт юм бэл. Бусдаар бол энэ нохоо ч өөрөө цаснд яг зориулагдсан. Мундаг л да. Цус сайтай гэдэг юм уу яа гэв би бол тэгж л ойлгож. Цус сайтай нохоо цөөхөн гөлөг гаргадаг гэд. Тэрүүгээрээ их цөөхөн нэг гөлөг ч юм уу. Манай толгой нохоо бол хамгийн дээд нь 3 гөлөг л гаргаж ирсэн. Хаски нохоог яаж тижэн яг тэрүүгээрээ л одоо нөгөө зодоод ч юм уу хүн амьтан руу дайруулаад байвал хүн рүү дайрдаг ч юм уу хүн аздаг нохоо болно. Илээл ингээл майжаал эрхлүүлээд байвал улам зөөлөх юм байна. Яг нөгөө хүнийхээ тижээснээр шалтгаалаад ааш цан яа гэм бэл. Бүр ингээ гөлөг байхад нь эрхлүүлэхгүй байх юм бол хүн лөө бүр очихгүй ойртохгүй. Бүр тийм зожиг болчт юм бэл. Ойртол майжаал эрхлүүлээд байвал хүнтэй нийтч болоод ингээд юм да. Хаски нохоо гэр бүлтэй их үнэн ч гинэ. Тий. Одоо нэг эмэгтэй хаскигаа тэрэндээ бүх юмаа зориулдаг л гэн насан туршдаа тэрнийхээ хажууд байдаг л гэн нэг тиймэрхүү чанарууд бас ажиглагдсан гинүү танд. Тий. Одоо энэ манай нохоонууд чинь надаас өөр хүнд ингээд яахгүйгээр ингээд үнэртсээр байгаа л олол хүрээд чи. Шаагийг. Тэгээ үнэнч тал дээр бол үнэхээр үнэнч. Энэ дээр нэг юу яасан? Манай дээр нэг охин хаскига хотоос авчирж өгсөн. Тэгээ нөгөө нохоогоо тижээх боломжгүй боллоо гэд өгөөд тэгээ ирсэн чинь нөгөөх нь над дээр нэг айхтар тасч өгдөггүй. Тэгэл яаж хийж байгаа л хашаанаас гараал нэг онгорхоо симхийгэр нь гараа явчихдаг гэсэн. Тэгэл би авчир тавина. Тэгээ нэг 100 алга болцсон юм аа бүр. Тэгсэн чинь хот руу эндээс тэрэлж мекрт ороо суудсан байсан. Автобусны мекрт. Нохоо юу? Тий. Тэгээ ороод юунд нь сандал доогуур нь ороод гарах гэсэн чинь архираа гарахгүйс гэж. Тэгээ налах дээр очисон чинь бууцсан баг хавраг. Тэгээ налахт ингээд зэлбэнтэж яваад ингээд эзнэл хайгаад байгаа шүү дээ. Тэгээ явсаар байгаад өөр хүн дижээс юм уу яасан хот руу орсон юм шүү. Тэгээ хотод ороод нөгөө хүнээсээ алдуураад нөгөө хуучин гэртээ яваад очсон баг. Нөгөө охин дээрээ. Охин дээр очисон чинь охиных нүг явцсан. Их хөөр. Тэгээд тэдний бараг 20 гаруй хоног байсан гэж. Гэрт нь. Тий. Тэгээд энэ нохоо ингээ ирсэн гэ нөгөө охин хайгаал автагаа хайгаал өчнөөл юм болж байгаа юм. Бид нэр зармаар тавиад бэж дээрээ тавиад тэгсэн чинь тэр байрандаа ирсэн тэр авийнхаа орцныхаа айлын хүмүүс нь хоолмол өгөөд байлгаадсэн. Тэг гэрээ манаал байжсэн. Тэгээ нөгөө охин одоо олоод авцсан. Одоо цуг эзэнтэйгээ цуг амьдарч байгаа. Хөөх юм байсан тий. Энд байгаа нохонуудыг харахад чинь зарим нь нүдний өнгө нь хоорондоос ялгаатай байд юм. Тий, бор байна, цагаан байна. Энэ нөгөө удмал дагж байгаа. Манай толгой нохоо болохоор нэг нь цагаан, нэг нь бор байсан. Тэр нь бол ялгаа байхгүй л дээ. Хүмүүс бор нүдтэй болохоор ирлий зэгдэг ч юм уу тийм байхгүй. Цаанаасаа л яг ийм байсан юм л. Бор цагаан гэж. Ер нь нохооны эзэндээ үнэнч байдаг түүх ялангуяа энэ хаски нохоон дээр их байх юм те. Одоо нөгөө хачико ч хаски эзтэй. Тийм шүү дээ. Тэгээд таны одоо яриа болгон дээр дурдаад байгаа нөгөө алдарт толгойлогч Лаки чинь таны амь насыг аварж байсан гэв үү? Тий. Тэр нөгөө анх чарга
хийцэн тавьж хагаад яг ийм бүрэнкээ болохоос өмнө энэ өгөөмөр гэдэг газар үед доошгоо. Тэгээ явж байгаа л цөмрөөд харцны усан цөмрөхгүй. Цөмрөөд нөгөө чарганаасаа тавьчвал харцсан доогоор ингээ урсаа орчих гээд болдгоо. Тэгээ лакем дээр урд ганцаараа орилоод идэг. Тэгээд болт, зэх, жек, айри гэд лакигээ тавнах байсан. Тэгээд лаки орилол зүтгээдсэн чинь нөгөө хэд нь давхар орил зүтгэл гаргаад авчихсан аа. Тэгээ яг нөгөө чарганыхаа уудан дотор орж суугаад чичирж байгаа шүү дээ. Нөгөө бүрэнкээ болж исэн юм чинь. Тэгээ чарганы уудан дотор ороо суусан чинь шууд доксаар аваад гэрээ үдэнд ирчихсэн. Ирээд 7-оос ирэж. Тийм мундаг нөхөө. Та ухаалтцсан. Би нөгөө бээрцэн жоох ингээл яа игээ байжсэн төчгнөл яваалсан чи ирээд гэртээ ирцэх нөрөө. Тэг чи би яг 5 нохотой 2000 хэдэн юм те 8-9 онд юм. Тэгээ явжсэн. Тэгээ лаким мундаг нохоо намайг тэгж авчихсан. Лаки одоо байгаа юу? Байгаа. Энэ нохоог зодчих юм бол амар гомддог. Одоо би нэг ингээд зохиод 2-3 зогчлоо гэхэд маргааш нь чаргандаа явахгүй. Бүр гомдоод ингээд чирэгдээд ямар сонирхолгүй үүрлүгээ зүтгээд тэг гомддог. Ажил айл зарч юм шүү. Тэгэнгүүт нь гэртээ аваачаад 2-3 хоног эрхлүүлнэ, хооллно, уучлалтгүй ингээд ер нь их гомддог. Ухаантай нохоо юм уу гэж боддоо шүү дээ. Тэгээ энэ нохооны гол чанар нь болохоор бус нохоонууд болохоор нөгөө апорт гэдэг нөгөө бөмбөг шилдээд юм шилдээд авчирдсан шүү дээ. Тийм юм авчирдгүй тийм зан чанартай. Ягаад гэдгээр энэ нохоо нь болохоор нөгөө хүний найз яг нөгөө үнэнч найз гэдгээр одоо чи найзгаа нэг юм шилдээл аваад иргээл гүйлгээд байхгүй шүү дээ. Тийм дэр явдггүй тийм нохоо байхгүй. Спортонд. Бус нохооноос бол тэрүүгээр их онцлогтой. Яг тулсан юм дээр одоо өнөөдөр өөрчинж муу юм тохиолдох гэж ч юм уу тиймэрхүү юм дээр ингэж тулсан юм дээр өөрчи хэрэг болдог найз гэсэн. Тэгж ном нүртэл байд юм л. Хаски ч тийм мундаг нохоо байхгүй. Ер нь хаски хэд хүрд юм бэ? 18 нас өрнө дээ. 18 нас гэдэг чи одоо юугээр ихгүй нохооныхоор бол юу болчих. 2 наслаад жилд. Минийхэр бол нөгөө нэгээрээ болохоор одоо 9 настай нохоо гэсэн үг байхгүй. Өдөрт эн чинь 50 км гүйж явах хэрэгтэй нохоо байхгүй. Тэгэнгүүт аврагууд гараал хальт мул шээлгсэн болгоол буцаа чирээ орохоор нөгөөт нь орж өгдөг. Тэгээ 50-гуудаа эднэр чинь өнгөрөөл 2-3 байрын ингээл тойрол гүйчдэг. Тэгээ буцаагаад харих гэхээр гэрээ олдгүй ч юм уу ингээд төөрчдөг ч юм уу. Тэрийг хулгаад алдчихлаа гэж их нохоогоо алдцсан гэж ярьдаг юм билээ. Тэгэхгүй ер нь хэр оргийн хүн сургаад байхгүй шүү. Тэгэхээр их л мундаг тийм зогсохгүй тийм л амарч чадахгүй ч юм уу юу гэх юм. Нэг л мундаг шүү дээ.
маань энэ тэрэлчэд суурилсан энэ өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа яг энэ ажил нь одоо жишээ нь өвлийн болон зуны гэж хоорондоо бас ялгарсан байт юм билээ. Яг ямар төрлөөр өвлийн аялал жуулчлалыг энэ хөгжүүлж байна? За морин жарга энэ ч оруулсан байгаа. Нохой жарга байна. Мөсөн уулын авиралт, морин аялал байна. Тэгээ нөгөө сафари уулаар тойрдог аялал бас байна. Тэгээ манайх чинь нар харуулна өглөө нөгөө сар шинээр шинэ жилээр ч юм уу аялагч нартайгаа тэгээд одоо нөгөө яг зогсолттой болохоор бүхэл юм явж чадахгүй л байна л да. Нэг эрэхтэй манайх 100 хүн ирдэг. Нэг дөрөв? Тий. 100 хүн ирлээхэд 100 хүн 4 хуваагддаг гэсэн. За эхнийх нь болохоор ингээд морио унаад нохой чарга руугаа явна. Нохой чарган дээр очиход нохой чарган ингээд нохой чарган дээр 25, морин дээр 25, энэ мөсөн уулан дээр 25 хүн. Тэгээ морин чарган дээр бас 25 хүн. За энэ хүмүүс минь ингээд өдөрт ингээд 4 цаг ингээ яг нөгөө аяллуудаа тойроод маршрутаараа ингээд хоорондоо сайн уу гэж зөрөлдөөл өнгөрдөг тийм аялал явдаг л да. Тэрэндээ өдрийн хоолтой тэгээ бүх аялал дуусны дараа манайхаас галын наадам хийж өгдөг. Бүр. Хүмүүс одоо жишээ нь аялал зугаалыг гэвэл нохой чаргаас гадна мөсөн уул, сафари аялал гэдэг бас аялын ингээд маш олон төрөлтэй болгосон байна шүү дээ. Яг энэ санаа сэтлийг та хаанаас яаж олд юм бэ? Тэгэл одоо юу хийж болохоор вэ, яаж болохоор вэ гэж би ч нөгөө адуу маланда машинтайгаа явна. Тэгээ нөгөө пэйж дээр чинь хүмүүс бичин ингэж явж үзэх юмс ингэмээр байна гэд. Тэгэнгუут нь за тэгвэл ирсэн хүнд нь та юу хийж болохоор байна? Над би өнөөдөр яаж аялж болохоор байна гэх юм бол за ингэчч болно, тэгчч болно гэж саналууд өгдөг л дээ. Тэгээ нөгөөдөл минь ингэж явсаар байгаад аялал болоод эхэлсэн. Хүн аялах гээд ирлээ шүү дээ. Тэгэнгუут чөлөөт зав ихтэй болчдөг. Зав ихтэй болчих юм бол манайхан салхинд гарсан хүмүүс архион тэрийг болиулахын тулд нөгөө эко экстрем аялцгаая гэдэг. Одоо зөвхөн нохой жаргаар явахаар чинь дахиад нөгөө үлдсэн хүмүүс нь хүлээгээд бохимдол үүсдэг. Тийм болохоор нөгөө аяллаа төрөл үүсгэх гээд ингээд уул муулыг бэлдсэн л дээ. Мөсөн уулаа таг хэдэн шөнө хийсэн бэ? Дандаа шөнийн цагаар хийсэн юм шиг байна. Шөнийн цагаар хийсэн. 7 шөнө хийсэн баг. Гуруулаа тэр чинь үз тараа шүү дээ. Манай гонгор гээд болдоо гээд хоёр ах. Гонгор гээд найз бид гуруулаа энийг ингээ бүтээсэн байгаа. Яаж босохгүй нэг өчтөө. За энэ бол яг шөнийн нөгөө 2 цагаас 4 цаг. 1 цагаас 4 цаг ч юм уу яг тийм үед л хөлддөг байгаа. Ус уу? Тий. Тэс үлгэн. Босд үед болохоор нөгөө ус нь ингээ доош тусаад идэг. Шөнийн цагаар босгодог гэсэн. Шөнийн цагаар босгоно. Дандаа шөнөөр хийдэг. Усаа яах юм? Усаа эндээ ийм харцтай яг энэ модны дотолт. За. Жижигхэн харц байдаг. За. Энэ нь болохоор яг 1 сар гэхэд хөлдөөд битүүрж дуусдаг, бүглэрдэг. Тэр хүртэл би эндээсээ морио услаад ингээд Тэрнээс өмнө яг нэг 7 хоногийн өмнө л. Тэгээ энэ дээр болохоор шаланкаар хийгээд мотор авчираад ноцоосоор ингээд шүршээд ингээд 2 чигээ явдаг баг. Хэдэн сараас эхлэх вэ? Хийх юу нь болохоор 12 сарын 10 эднээс л эхэлнэ. 12 сарын дундаас эхлээл Эрүүл агаарт гарчин. Тэгээд амралтаа зүв боловсон өнгөрөөч байгаа. Энэ аяллаар яваад. Тэгээд нөгөө фэйсбүүкний зураг мурга ахуулаад чинь тэгээд хаана юунд яваад байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг юм шиг байгаа. Нэг өдрийн дотор нөгөө 5 6 ямаар ингээл зургнууд постлол хүмүүс тэнгууд юу игээд байгаа гэхээр нөгөө Монгол нохой жарга дээр аялсан зургнууд нь одоо өөрөө ирэл морьтой нэг зураг авахвал оруулчихж байгаа. Тэгээ нохой жаргатаа нэг тавиад мөсөн уул руу авирж байгаагаа тавьчихж байгаа. Тэгээд дараа нь морин жаргатай яваад. Тэгээ галын наадам хийгээд. Тэгээ манай алдартай юм юу байгаа? Манай нөгөө гэрийн борцг байгаа. Өглөө сүйтэй цай борцгтой тэрийг өгдөг. Тэр бол маш гоё амттай борцтой. Одоо жишээ нь ингээд ийм сонголтуудтай болоод ирж штэ тэ. Агаарт гар игээд тэгэхээр магадгүй мөсөн уулан дээрээ гардаг ч юм нохой чаргал явдаг. Ийм нөгөө сонголтууд байгаад ирэхлээр энэ бас нөгөө нэг зөв аяллаа соёл гэдэг зүйл бас яриад давхар яригадад ихэрчиж байна гэж бодож байна. Тэгэхээр энэ соёлыг бас өөрөө түгээгээд байна да. Тийм тэгэл баг угаар л явуулаад хүмүүс зарим нь бол их гоё зөвөр ойлгодیں۔ Яг нөгөө албан байгуулах ч юм уу нөгөө олон жил ингээд дөргөө сурцсан хүмүүст бол айгүй хэцүү байдаг.
хизээ завтаа болох юм бэ? Хизээ уух юм бэ гэдэг. Орой галын надан дээр ганц хоёр уугараа гэл нэг тиймэрхүү. Тэгээ яг тэгж бухимдсан мөртлөө аялал дууссан дээр амар гоё тийм сэвэрлэгч юм уу гоё болдог. Үнэхээр гоё байлаа. Тэгэхгүй бол бид нар яг өдөөд ингээд салхинд гарсан бол одоо ингээд манарцсан ч юм уу, согтсон ч юм уу, нэгнтэйгээ муудалсан ч юм уу тийм байдал гаргадаг. Энд чи их зүгээр юм байна гэдэг хандлагууд их байдаг л дээ. Тань дээр гадны жуулчид хэр хэрдэг вэ? Над дээр Таиландаас нэг тийм хүн ирсэн. Би энэ нохоонуудад чаажууд зоонтог бариад. Тэгээд нүцгэн. Одоо нөгөө дотор өмддөг чээж нүцгэн зоонтог бариад ингээ ахуулжсэн. Гадны хүн. Тэр өөрийнх нь мөрөөдөл нь гинэ. Тэгээд тэр зураг нь бас нөгөө Таиландд очиод айгүй их тийм хүнд хүрсэн юм бэл. Сони шүү дээ бас тийм Таиланд хүн шар зоонтогтой, шар хувцс муцтай бүх юм бэлдээд ирсэн. Тэгээ нохооны хажууд ингээд халуун байна гэсэн тийм зураг авахудаа тавьжсэн. Бид нар бас Монголдо ирсэн жуулчд тэгээ зураг авахул сонирхол юм байна. Хотоос ирсэн хүн ч гэсэн. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь бодол хүсэлтэй. Нэг талаараа яг танаа аяллаа үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэг салшгүй хэсэг нь бол нөгөө эдгээр амьтад байна шүү дээ, тийм морь нохоо гэдэг. Хичнээн төрлийн морь нохоо амьтдууд байна. Ер нь яг өөр дөр чинь. За, нохоо бол нэг 120-од нохоо байгаа. За. Тийм, морь бас яг 100 гаруй морьд бас байгаа. Морьдыг бол нөгөө аялалтанд зориулаад одоо өдрийн аялал тийм, цагийн аялал тийм гэдэг нөгөө морьдоо сонголтоор нь явуулдаг. Тэгээ морь унд чаддаггүй бас сонголттой байгаа морьд дотроо. Энэ олон амьтдыг эдэн шуушийн тааруулна гэдэг бас нэлээд ажиллаа. Тийм айгүй хамгийн хүнд юм л тэр байна те. Нохоонууд яг ингээд өвөл зөвхөн нэг 4 сар л ажил хийдэг. Бус үед нь дан тижээгдэл асраал амралтаа үржээл ингээл байж идэг тий. Морьд болохоор яг ингээд морьд ч бас их ажилтаа шүү дээ. Ховжир усанд нь явна, хатгана. Үйл зөнгөө аялалд ихэнх үедээ ер нь одоо яг нэг өвчин гарсан л болохоос манайх чинь байнгын аялалд морьд бэлэн байж идэг. Морьдыг тижээн гэдэг айгүй том ажил байдаг л дээ бас. Одоо 2-3 морь биш. Тий, 120. 100 хуулангийн өвөл тижээхгүй. Нэг 40-50 морь өвөлдөнд тижээдэг. Үлцээд нь яа дээ. Үлцээд нь уулаараа ингээд бэлчээрээр явна. Хөл хорой тавигдахаар аялах дуртай, зугаалах дуртай, за бас экстрем спорт сонирхдаг хүмүүст шинээр барих чагаа бэлэг гэх юм уу шин төрөл юу бол. Тийм тэр антайгаа том юм бодоод байгаа. Тэгээд экстрем том баа зурх гад. Одоо болохоор манайх чинь жижиг эдэн гэртээ ингээд яг л нэг өөрсдийнхөө л яваад байгаа л да. Танах ч нөгөө нохоонууд нь тэр чигээрээ хаскі. Учираас эдэн шууш нь бас энгийн нохоотой харьцуулбал өөр үгүй юу? Адилхан. Адилхан уу? Тий. Яг нөгөө чарганд явдаг гэдгээр өөх идэж чаддаггүй. Одоо нөгөө цовдаа ингээд чанаад өгөхөд өөхнүүдийн ялгаад хүн шиг ингээд ялгаа хийцэн. Мах гурлаа иддэг ч юм уу тийм. Тийм хандлагатай. Идэхдээ бол 500 литр хоол өдөрт чанж өгдөг байгаа. Өдрийн нэг нохоо 3 литр хоол. Зарим нь 4 ч юм уу ингээд идэндээ. Тэгээ тэрийг хийх үү? Тэглгүй яах вэ? Өглөө босоод нөгөө тогоондоо усаа игээл махаа игээл яг л нөгөө гурилтай шил чандагтай адилхан л чанаал хийдэг байхгүй. Тэгээд давсгүйгээр юм дээ.
ингээд багасаа төрж өссөн газраа бол ингээд мэдээж олон жилиг туулж тэнд амьдсан юм чинь баг ингээд нөхсөн үе мэддэг болсон байдаг шүү дээ. Таны хувьд бол тэрэлжиг баг 10 урш юм мэддэг үү? Тий одоо энэ ч өссөн болохоор хаана юу гэдгүү гэж бүгдийг л мэддэг болж байна л да. Тэгэхэд одоо гүйц төгс мэдж амжаагүй л яваа шүү дээ. Бага наснаас ахуулаад өнөөдөр хүртэл тэрэлжид амьдэрсэн өссөн. За тэрэлжийг 10 хурууshгээ мэддэг гэдэг утгаараа ер нь жил ирэх тусам тэрэлжийн байгаль дэлхийн маань яаж вэ? Тэрэлжийн байгаль энэ модны хулгайч нар гэж асуудалтай хүмүүс байна. Нэг уурхай ажилдаг, нойтон модны бэхлэгээ хийдэг. Энэ айгүй хэцүү асуудал үүдэг. Энэ жил харин самар ургаад харин. Тэгээ нөгөө хогоо их хайж байна ууланд. Одоо энэ эргүүлээд нөгөө дараа жилийн намар болохоор төөмөр гарна гэдэг байсан. Нөгөө архины шил мэлнээс гартлал асуудал болно л доо. Тэгэл тэр болгонтойгоо тэмцээд л яваад байна уу? Тэмцэлгүй яг одоо бүгднтэй л үз тарж штэ одоо. Хаана юу болохгүй байна гэл бүгд л нөгөө манайсын чихэнд л тэрэлж байгаа. Яг тэрэлжийн төлөө гэсэн хүмүүс нь л тэрнтэйгээ хөөцөлж. Таныг харахаар нөгөө тэрэлж ба аврагч гэдэг үг санаанд ороод байгаа байхгүй юу? Төвшин жаргал гэдэг хүн яг энэ өвөл зуны аялал жуулчлалыг тэрэлж горих тэрэлжийн нутагт нутагшуулаад зогсохгүй бас давхар аврагчийн ажил гүйцэтгээд яваад байна тий. Янз янзын бичлэгүүд л харагдах юм да. Тийм нөгөө сошиалд нөгөө хүмүүсийг жоохон ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэж анхааруулж тавьдаг ер нь бол бичлэгийг. Тэр нь нөгөө зарим хүнийг нөгөө аварж байгаа хүмүүс нэг өөрийгөө рекламцсан ч юм уу юм ярьдаг байхгүй. Тэгэхээр н албаар яг гэрт суужсэн чинь нөгөө хүн живээд өгөх гээд байна. Авраач туслаач гэхэр их нэртэйгээ би нэг жарис сунаад манантай юм үертэй гол дундуур яваад очиод миний машинд нөгөө юу байнга явж идэг аргамжаа. За. Тэгээ нөгөө Монгол юу ч нь л бас хэрэг болж байгаа нөгөө бугуйлтах. Морь бугуйлддаг юугээрээ нөгөө бугуйлаараа дуршлагаараа тэнд нөгөө усанд ингээ зүгтсэн байгаа хүн лөө шидэж бугуйлдаад тий. Тэгээ олсоо өгөөд олсоороо хантаас дамжуулж хантаас өмсгөөд тэгээ ингээд татаад авчихсан. Ер нь хот руу гарах гэж байгаа тэрэлж рүү гарч байгаа хүмүүс ч юм уу хотоос найз нөхөд ер нь мэддэг өмнө аялсан хүмүүс их асуудаг л да надраа. Гаруул яах уу, гол үертэй байна уу, хүүтэн байна уу, шуургатай байна уу гэл янз бүрийн лавлах юмнууд асуудаг л хүмүүс. Тэр болгонд нь л за ийм байгаа шүү, тийм байгаа шүү, тэрийг анхаараараа ингээрээ тэгэрээ гэл төрөө хүртэл нөгөө мөнгөн морьт руу даваад очичвол даваа нь хэрэг байгаа вэ гэд хүн асууж л байсан. Хэд хоногийн өмнө мөнгөн морьт руу бас очиж нөгөө наатлын даваар нь тийм өстэй талтргаатай болцсон. Тэгээ машин гулгаад хажууд жалга руу орцсон байхад нь бас очиж гаргаж өгч исэн. Наад бэрхийн даваа гэдэг өндөр даваанууд их байдаг. Тиймэрхүү жижиг том янз бүрийн сос их явна л да найзтайгаа. Тэрэлж гэдэг бол угаасаа л Улаанбаатарчуудын хувьд бол бас л нэг тодорхой хэмжээнд нэг байгальд гарч амарч цугаалах гэж байгаа нэг сонголт шүү дээ тий. Өнөөсөө ойрын сонголт бол байхгүй байдаг. Гэхдээ мэдээж бас нэг хувь хүний хариуцлагагүй хөдлөөс болол ерөнхийдөө тийм асуудлууд гардаг байлгүй дээ тий. Зөндөө. Тэгэхээр энэ хүмүүсийг ер нь яг нэг амарч цугаалж аялахдаа нэг ийм юмыг анхаардаг болчих юм бол бид нарт одоо жишээ нь яг үнэндээ нэг жилийн дотор хичнээн хүн гол усны үеэр осол дөртөж хамнасаа алддаг гэдэг тоо баримтыг харах юм бол бараг л юун корона шахах байхгүй юу тий. Тийм шүү дээ. Тэгэл ингээ бодоод үзлэр та бас дотроо юм бодно үз. Бодлоо яг ингээ амарчдаг болвол ч гэдэм үү. Яг нөгөө гол усны ирэг дээр манайхан ч ус голоо харж иж баярлдаг, баясдаг ч юм уу. Яг сахин гарсан болдог юм шиг байгаа юм тий. Тэгэхээр бор дарсаа хэтрүүлчдэг. Тэгээд нэг бассейнд сэлдэг хүн, голд сэлдэг хүн ирж ондоо шүү дээ. Тэрийг андуурал бас их эндж байгаа байдал харагдтыг харж яхад. Тэгээ би сэлдэг мэлдэг гэл өнгөрөөл гүүрэн дээрээс үсрээл нөгөө газар усаа мэдхгүй ингээл хад мөргөөд өнгөрчих хишээнэ тий. Тиймэрхүү асуудлууд байна. Яг энэ дээр яг нөгөө хэлэх гээд байгаа юм болохоор би навийнхаа нөгөө хогийг маш их цэвэрлдэг байхгүй. Голын иргэний хогийг.
Тэгээ хотоос ирсэн хүмүүс нь одоо хөдөөнийхнийг хот руу орохоор орк гэдэг. Хотынхан хөдөө ирэхээр орк болчдөг ингээд. Бараг тэрнээсээ 7 дор орк юм. Тий. Тэгээ хогоо аваа явж байгаа хүмүүс байгаа. Айгуу айтайгаа авч. Сүүлийн жилүүдэд бол эрс мэдэгдэж байна уу? Тий. Ер нь их давгүй болоод байгаа шүү. Тэгээ гоё авч явсан хогоо тэр туулын гүрний нааталт бас авуулаад тавьчих юм аа чаас. Тэгээ очиж авчаалаа. Тий. Нөгөөх нь эргээл аваарал хийсэл гол руугаа л очиж бас. Тэгэл Улаанбаатар руу дахиад урсаад очив. Тэрний оронд сайхан налаах руу ороод налаагын хогийн цэг дээр ч юм уу уут хогийг аваад гараад ирсэн юм ч бол авчиж тавьчвал тийм ухамсарыг л ер нь хүмүүст маш их суулгаж өгөхгүй л энэ байгаль дэлхий чинь хэцүүдэд шүү дээ. Одоо хүн болгонлын ингээд онцгой хандаад байвал юу ах вэ тийм ээ? Би ч одоо нөгөө аюул явж байгаа хоорондор хүүтэйгээ ингээд энэ яг энэ аваа би ингээ хариуцаад байнга цэвэрлдэг байхгүй. Тэгээ хүмүүст очиод шаардлага тавингууд чамд яваа маттай энэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлууд их гардаг. Тэгээ нөгөө ууж идсэн хүмүүстэй ч ямар хэрэлд зодолтой байлтан биш анхаарчаараа хогааваа авчаараа л гээл. Тэгээ элэнгууд бүр өсөрч байгаа юм шиг бүр нэх гоё цэвэрлэлээ дээ. Тэгээд бүгдийг ингээд амын боогод уутта тавьчихдаг. Яваад өгөнгүүд нөгөө энэ авийн өхөр нохоонод ч очиод дотроос нь өхөр нь нөгөө өрций төмсний альсмаас юу гэдэг итгэл Хогийн идэв. ухаал нохоо болохоор нөгөө хаягдлын итгэл тэгэл ингээ хийсэл заварсан юм болдгоо л доо. Тэгээ онцгой хөдөлгөөндөө бас хамтарч ажилладаг. Яах вэ хүү гэл цогтой. Налахын онцгой хөдөлтөйгээр хамтарч ажиллана да. Онцгойн ямар нэгэн цол молтой юу? Хоёрдугаар зэргийн аврагч гэдэг тий. Хоёрдугаар зэргийнх нь яа дээ? Одоо 10 жил ажилласан хүнд л олгодог. Онцгой хөдлөөс олгодیں гэсэн тэр шагнална. Таны амь насын аварсан хүний тоо хэд болсон бол? За нэг яг нөгөө тулсан юм дээр аварсан хүн бол 4 гэр бүл байдаг. Нэг гэр бүлийн 4 хүн байдаг. Тэгээ энэ зон нэг 2 хүнийг яг аварж исэн. Яг урсаж өгч яхад нь нийтдээ нэг 6 хүн гэсэн үг. Яг нөгөө юм яг эрсдэлтэй ч юм уу айхтар яг зүг яагаагүй өөх аюултай биш гэсэн үг байхгүй. Усанд ингээ боогц хүнийг бол 200-300 хүнийг бол том машинаар жижиг машинаар заваар ингээд авч тусалж гаргаж өгч ирсэн. Тэр болгоныг тоолол явахгүй л да одоо мартсан юм зөндөө байгаа хөө. Яг өөртөө чинь ярилцаад бас нэг зүйлийг их олзуурч байна та. Нэг талаараа энэ бол бас нэг Монгол өв соёл уламжлал бол шингэсэн гэдэг. Яг мэдээж одоо нохоо аялал маялал гэдэг бол гаднаас орж ирж байгаа соёл боловч аль болох бас одоо морин аялалч гэдэг юм уу ингээд энэ зүйлсүүдийг шингээсэн нэг тийм аяллаа төрлийг төрөлжүүлээд ингээд явж байгаа гэдэг талаар нэг талаар нь бас их олзуурч байгаа. Нөгөө талаараа өөрөө залуу хүн байхгүй юу тийм. Ингээд магадгүй юунаас тэгж их гоё одоо мэдрэмжийг авдаг болоод энэ дээр ингэж шантралгүйгээр улам илүү ингэж төрөлжүүлээд яваад байгаа тэр сэтэл нь юу гэж боддог вэ? Тий, манай
аяллаар явсан ч юм уу, морин аяллаар ирсэн хүмүүс айгүй гоё урам зоригоор манай Монгол нохой чаргын пэйж хуудас байдаг. Тэрэн дээр байнгын тийм гоё нэрхтэй хүмүүс биднийг дандаа дэмжиж гоё үгээр урамшуулдаг л да. Тэгэхээр яг энэ нохоон дээр ч юм уу, морин дээр одоо уулаар нэг 100 гаруй морин чинь өглөө аялалтай үед тэрийг бөөгнүүлэн цуглуулна гэдэг бол маш том ажил байдаг. Хотоос өглөө автобус гарч ирэл энд 11 цаг гэхэд бэлэн 100 морь бэлэн байлгана гэдэг чинь амар том ажил шүү дээ. Тэрэн дээр ч одоо энэ олон хүний нөгөө магтаал ч юм уу гой үгнүүдээр цэнэглэгдэж энэ манай ганц бие биш л дээ. Манай энэ аяллаа дүүнер байгаа бид нартай цуг хамтарч ажилладаг. Манай нутгийн дүүнер байдаг. Их мундаг дүүнертэй л дээ. Бид нартай ингээл бөөнөрөө заан гоё шүү, ингийн шүү гэл бөөнөрөө ирч хүчтэй л ажил хийдэг л дээ. Хэцүү биш үү? Хэцүү. Ер нь бол маш хэцүү. Байнгын завгүй байдаг. Шинэ зүйл нэвтрүүлэхэд одоо шинэ ажлыг эхлэхэд бол хинт ч гэсэн мэдээж айц төрдөг. Гэтэ хасан чадахгүй байх вэ? Одоо би чадахгүй байхгүй гэсэн одоо айцыг ч юм уу тэр зүйлийг нь одоо хин танд хүч өгч, хин танд чадна гэсэн итгэлийг өгдөг. Мэдээж манай гэр бүлийн хүн байна. Манай пэйжийн хүмүүс байна. Маш урам зориг өгдөг биднэрт манай гэр бүлд. Тэгээ ямарваа нэг юмны ард нь гарахын тулд одоо нэг зогсох аргагүй болсон. Ягаад тэр манайх чинь энэ олон морь, олон нохойг дижиг эхэлсэн болохоор чадахгүйгээ хайчвал энэ олон амьтдыг одоо яах вэ? Тийм болохоор яг нэг зогсох хэрэггүй л болцсон л да ер нь. Ямар нэг юм хийвэл ард нь гарч ижил дуусгадаг. Одоо шинэ өглөө хідэд босоод орой хідэд унтчих. Өглөө 6 цагт босно. Тэгэл нөгөө адуу малаад ижээн, өвсийн өгнө, орой 12 цагт өгнө. Тэгээ яг нөгөө хотод одоо нэг ганц 2 хоног амраад ингээд хотын байшинд очиод ингээд битэнгууд байждаг. Чадахгүй бачуураад ингээд эргэлдээд хийх юм байхгүй. Хийх юм нөгөө 0 зурагт 2-ын хооронд л явж байгаа байхгүй. Тэгэхээр хотод бол үнэхээр байж чадахгүй юм билээ тийм. Бидний амьдарч байгаа энэ цаг үед бол бүх юм бэлэн болчихсон, үйлдвэрлэл одоо технологи л бүх юм хөгжчихсэн. Ер нь бол нэг өөрийн гараар хийдэг хүн цөөхөн шүү дээ тий. Дандаа гэл нэг за шууд худалдаа тавьчих гэл нэг амарчилж хэлбэрчлэг боддог гэх юм уу. Тэгэхэд та бол бас эсэргээрээ ингээл бүх юм өөрийнхөө гараар хийдэгхээр сайхан санагдаж байна л да. Тийм тэгээ хүний худалдаад авцсан юмыг одоо энд нь юу байгааг нь мэдэхгүй одоо нөгөө юм ин эвдэрчлэхэд захиалах асуудлууд их гардаг. Гадаадаас захиална. За энд аялалтай байдаг. Нөгөөх нь 14 хоногийн дараа ирнэ. Эсвэл байхгүй ч юм уу. Тийм асуудлууд их гардаг болохоор одоо нөгөө хотод тэмэднэт ч юм уу, ажилтаа ч юм уу хөөцөлтөй явж байхдаа дандаа юмыг ажиглаж явдаг байхгүй. Энийг барьж үзэл, ингээл дарж үзэл, хөдөлгөж үзэл, хөлддөм бол яад юм бол чаргандаа нөгөө дэвшил болохгүй юм болгоно ингэж мэдэрч явдаг. Технологи хөгжиж байгаа гэдэг утгаараа аль болох юмыг нэг тийм хялбарчлах, технологид суурилсан шин дэвшлүүдийг ингээд ашиглаад байна шүү дээ тий. Энэ бол тухайн залуучуудад маш их таалагдчихж байгаа. Тий. Яг нөгөө амьдралынх нь бас хэм маягийн юм болчихсон учраас тэгмүүлээ тийм залуучуудыг одоо магадгүй бас яг нэг ийм нөхцөл төр ингээд байгвал энэ бол мэдээж тэнгэр газар шиг ялгаатай зүйл баг тийм. Тэгэхээр энэ хандлагыг өөрөө юу гэж боддог вэ? Ер нь өнөө цагийн орчин цагийн залуучуудын амьдралын хэм маягт ямар сэтгэлд явдаг вэ? За одооны залуучууд айгүй тийм бэлэнчлэгээ бэлэн юм дээр байдаг. За адуун дээр ч ажиллая гэд хүүхд ирж байгаа. Ирээд 2-3 хоносноо няцраад яваад гэж. Шантраад. Яг тэр нөгөө дуртай юм уулын хийвэл хүн чинь ямар ч шантрах юм байхгүйгээр явдаг. Танаа дээр бас ирж ажиллаж байгаа залуучуудаас тийм байдал ажиглагдаж байна уу? Байлгүй яах вэ? Тэгээ юмыг нөгөө хяндгүй ч юм уу анзаардгүй ч юм ер нь тиймэрхүү байгаад байдаг. Тэгээ ингэдэж шүү, тэгдэж шүү гэд одоо морь унсан ч адуу байхтаа л яг адилхан шүү дээ. Адуу байж байгаа хүн чинь хотоос ирсэн хүмүүс бол модон дундор давхгаал гэдэг ингээл. Тэнд морин байх чинь за байна тэрийг ахын дөө туугаад ирэх юм гол очиод наан нугаа 3-ын туугаад цаана нугаа 10-20 адууг нь хардгүй ч юм уу ингээд. Хотын хүмүүс нэг тийм байт. Хөдөөний хөтлөхөөр энэ морь энэтэй цуг явдаг. Энийн наан энэ байгамж тэр нь цаана байх ёстой гэж цаагуур нь ингэж томоод авчрах жишээ нь ингэж ялгаа харагддаг л да. Жишээ нь яг өөрийн чинь таны ярилцлагыг ингээд магадгүй харж байгаа залуучууд тэгвэл
Энэ амьдрал нь юу нь гоё юм? Энэ амьдрал гаргаж байгаа. тэгнэ. Үгүйсэхгүй шүү дээ. Тэгнэ. Тэгэнгүүт энэ юу нь гоё? Яагаад эндээ ингэж байгаад идэв? Энд нэгдүгürt эрх чөлөөтэй. Өөрийн дураараа ингэж явж байна. Хотод ингээ гараад авчлаа. Машинтаа хариулах гад. Одоо нөгөө хүүхдээ ингээ дагуулж явна шүү дээ. Манай энд бол хүүхдүүд өглөө 6 цагаас гараад үдшийн бүрэн хүртэл ингээ 5 настайгаасаа ингээ манай хүмүүч ингээ алга болчихдээ шүү дээ. Юу хийж байгааг нь мэддэггүй. Хотод бол нэг 15 минут болоод хүүхд таана вэ гэж орилж чарлаа нэг. Тиймэрхүү байгаа. Тэгээд энд болохоор нөгөө би өөрөө ажил энчээ байдаг болохоор энэ ангио морин маланд ингээд дуртай байдал нь яг энэ ч нэ. Амьдрахад илүү гоё л байгаад байгаа юм л да. Одоо залуучууд ч гэсэн үнэхээр багасаа нөгөө адуу малан дээр өссөн хүн бол хөдөөнөө л амьдрна. Яг хотод тэгээ амьдэрсэн, байранд өссөн хүмүүс байрандаа байгаа мөртлөө илүү ингээ хөдөө бид нартай ингээд амьдраад яг гоё аз жаргалыг мэдрүүл бас салж чадахгүй л дээ явж чадах. Уг нь болоо. Яг гэхдээ энэ бол мэдээж нэг хоёр өссөн орчин бол нөлөөлж байгаа учраас аль талыг нь бас буруутгах өрөөсгөл асуудал болчихж байгаа. Гэтэ энэ манай эхнэрийн дүү нь одоо хотод байранд байдаг. Энд ч ирээд зуны 200-да ирээд сайхан тураад бие бэлдэр нь хөгжөөд гоё болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо 20-нд карантин тэнцээ байгаа. Ахаа ирж аваач би очимоор байна гэсэн. Энд л очимоор. Энд ягаад тэгэхээр энэ морин малантай ингээл ноцолтон баас шээс цэвэрлэн зовлон юм шиг мөртлөө айгүй гоё жаргалтай ажил байхгүй юм. Шинээр шин зүйл нэвтрүүлэхэд одоо яг энэ маань амжилт олохгүй байхаа ч юм уу чадахгүй байхаа гэсэн тийм айц төрдгөө. Мэдээж төрөлгүй явах гэж одоо адаглаад нөгөө уулын спортыг мэдхгүй шүү дээ. Тэгээ яг тэрийг чадахын тулд ард нь гарахын тулд хичээдэг, гэр бүлэрээ манайх хичээдэг. За хоёулаа өнөхөр чадахгүй юм чинь хүний амнастай холбоотой юм чинь мэрэгжлийн хүмүүсийг авчираад эхний 2 жилдээ ингээ ажиллаулчихъя. Гээд ингээ уулын спортоо ажиллаулаад бид ард нь гарч ирсэн. Тэгээ ямар нэг юмыг заавал нөгөө аргачлал ингээ хайдаг л да. Ганцаархнаа би гэдэг байхгүй. Тинчээ ч бас ирээд хүн ирээ ажиллана, ажлын байр олно. Тэгээ гэр бүлэрээ зөвлөлдөөд юмныхаа ер нь ард гарч санаа амрах дуртай л да манайх. Гэр бүлэрээ. Манай эхнэрч байна. Манай ээж аав. Тэг бүгд л тийм дайч хүмүүс үүдэг. Авлааш. Яг изүүн чиг өчөө. За. Наа. Яг нэг гоё арга бэлэг гэж байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүн бол яг л тийм л байх хэрэгтэй. Биенийхээ дутууг гүцээгээл ямар нэгэн дутагдлыг нь би нэгэндээ хилж өгөөд одоо нөгөө 31 66 гэл машинууд байдаг тий. Тиймэрхүү машиныг хүртэл манай хүн яг яаж унахыг зааж өгвөл одоо тэгэл 40 50 хүнийг 66 машин дээр ачаал аваад явж байгаа юм чинь би чи хүмүүс бууж ирэх хөөх чи барьсан юм уу гэж санаан зовоод баг яана гэл тэр нөгөө нэг том техникийг хөдөлгөж ийн гэхээр л яаж явуулт юм бол гэж боддог юм шиг байна. Хоёртой Ордой чой. Зөөл. Тажаарга. Зарим нэг юм дээр ингээл тоомжргүй хандчих гал байдаг штэ. Ер нь тиймэрхүү асуудал дээр нь л их хөвчлэн яг зааж хэлж зөөлж өгдөг. Тэгэхгүйгээр яг гэр хүний нэг хинэггүй зан жоохон давмгаалчих гад идэв манай үнийх. Би бол ингээд нөхрийнхөө хайжууд бол хизээч одоо нөгөө нэг санаа зовхгүйгээр ямар нэгэн юмнаас айхгүйгээр байж чаддаг. Ер нь одоо нөгөө машин хэрэгтэй уулахадаар огцон мэргэлт идэр тэгэл хавцал дээгүүр хүртэл явж хахад нөхөртөө бол би 100% итгэж чаддаг. Магадгүй өөр хүн байсан бол би яг тийм хавцлаар ингээл ерөөсө ганц дарахад машин ингээд амар доошоо өнгөрөхөөр тийм хавцлын дундуур бол өөр хүнтэй л явж чадахгүй.
Гэрийнхаа одоо нөгөө нэг мотор хийх юмнуудыг барыг бүгдийг өөрөө ичдэг шүү дээ. Үлгүүр, гутлын хайрцаг, за тэгэл миний галтгооны хэсгийн одоо нөгөө нэг тэг, гэрлийнхаа авжурыг хүртэл одоо нөгөө нэг ууланд дунсан байдаг бугын эврээр ингээд Монгол хөрхэн юм шагаа оруулаад, сур оруулаад гоё авжур хүртэл гэртээ хийцэн. Гаргаж өгсөн. Лайв хийж байна. Гоё болж байна л гэж байна. Анаа Тэмүн байгаа мүү гинэ. Тэмүнээ гэртээ хичээлээ хийж байгаа. Бид бүхэнтэй бас өдрийн турш хамт байж өвлийн аялал жуулчлал гэдэг юу юм бэ гэдэг бас мэдрүүлсэнд ойлгуулсан. За бас ямар их хүч хөдөлмөр ордог гэдэг харуулсан. Танд баярлалаа. Ер нь бол одоо байгаль дэлхийтэйгээ ан амтдтай их ойр ажилдаг хүний бүтэн нэг өдрийг ажиглалаа маш завгүй байт юм байна. Тэгээ энэ их ажлынхаа хажуугаар бас биднийг хүндлээд цаг зав гаргаад ярилцсан танд талархаж байна. Тэгээ би тантай ярилцаад юг болгосон бэ гэхээр ер нь бол хийж байгаа ажил болгоно нь бусдын төлөө, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ зориулаад хоёргүй сэтгэлээр өнөөдрийг хүртэл ингээд ажиллаж байгаа. Таны энэ их зүтгэлийг үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй байлаа. Тэгээд залуу үеийн төлөөлөл болсон юм хүн бас ингээ хийгээд бүтээгээд явж гин гэдэг бол бас нэг бодлын бахархмаар зүйл байлаа. За баярлалаа. Мэдээ цаашид бол олон зүйлийг төлөвлөсөн байгаа бах тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэр бүх зүйлсэд нь нийт үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Тэгээ мэдээж угаасаа бид нар эртнээсээ хилээд ирсэн тийм ээ. Бусдын төлөө гэсэн сэтгэл зүрэхтэй хүн болгоныг бурхан хамгийн ихээр хамгийн сайнаараа шагнаж урамшуулах бах. Тэгээд тэр цаг хугацаа бас удахгүй байх байхаа гэж бодож байна. Хэрүүл бас бишгүй. Үзэгч та бүхэнд бид өвлийн аялал жуулчлалын салбарыг онцолсон Санчир гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаараа хүргэлээ. Амарч зугаалах талаар бидэнд тогтсон байдаг хэвшмэл ойлголт хэрхэн цаг үетэйгээ нийцэн өөрчлөгдөж байгаа талаар болон хотод хамгийн ойр байрладаг горигт хэрэгжилж зөвхөн өвлийн гэлтгөө бусад уйлралч гэсэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ зэрэг олон сэдвийн хүрээнд бид энэ удаагийн зочинтойгоо ярилцахыг зорилоо. Шинийг санаачилж эхлүүлэн түүнийгээ амжилттай үргэлжлүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ залуу хүн хүссэн зорьсон бүхэндээ тууштай байх юм бол боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин онцолсон юм. Харин дараагийн зочин хэн байх вэ?